видео үзүүлж байна. Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идснээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Амин дэм эрдэс бодис ашигтай нүүрс ус хүчил ихтэй байдаг учраас гурвалжин будааг будааны хаан гэж нэрлэдэг байна. Үүнээс гадна энэхүү будаа нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд төрөл бүрийн химийн бодистой ургалд ордоггүй байна. Ингээд 7 хоногт 3 удаа гурвалжин будаа идснээр таны биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхцгаая. 1. Жин хасахад тустай. Мэдээж өглөөний цайнд дан ганц гурвалжин будаа идлээгээд та илүү дэлжингийн асуудлаа бүрэн шийдвэрлэж чадахгүй. Гэхдээ тун удалгүй үр дүнг нь мэдрэх болно. Нэгдүгээрт гурвалжин будаа нь тэжээллэг бөгөөд усанд чансан 100 г будаа 110 кг элчтэй байдаг. Хоёрдугаарт хүнд нүүрс ус таныг бүтэн өдрийн турш ирж хүчээр зэмлэж удаан хугацааны турш үлсгэхгүй. Ингэснээр та хэтрүүлж идэх болж биедээ ашиггүй илчилгээг хоригдлуулахаа зогсоож чадах юм аа. 2. Цусны эргэлтийг сайжруулна. Гурвалжин будаанд агуулгаддаг рутин хэмээх бодис нь судсыг бэхжүүлж цус харгалтаа сэргийлдэг бол кварцитын бодис нь судсыг цэвэрлэхэд тусалдаг гэжээ. Тийм ч учраас эмч нар энэхүү бүтээгдэхүүнийг саяхан хагалгаа хийлгэсэн болон жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхийг зөвлөдөг юм аа. Түүнчлэн гурвалжин будааг тогтмол идснээр цусан дахь холестерины хэмжээ буурдаг ба төмрийн агуулмж нь цусны системийн үйл ажиллагааг хэвийн хадгалдаг байна. 3. Ирч хүч бэлэглэнэ. Гурвалжин будааны уург нь мах болон загсанд агуулгадтай ажилхан байдаг. Цагаан хоолтнууд үүнийг идэх дуртай байдаг байна. Мөн та гурвалжин будааг дасгал сургуулалт болон оюун ухааны ажил эрхлэх үедээ хэрэглэвэл ирч хүчээр дүүрэг байх болно шүү. 4. Тайвшруулж сэтгэл санааг өөдрөг болгоно. Гурвалжин будаан төв мэдрэлийн системд сайнаар нөлөөлж стресс тайлах, тайвшруулах үйлчилгээг үзүүлдэг. Мөн бүхэл өөрийн бүтээгдэхүүн дундаас ганцхан гурвалжин будаанд холын хэмээх бодис агуулгаддаг бөгөөд энэ нь мэдрэлийн системийн үйл ажиллагаанд маш сайнаар нөлөөлдөг ажээ. 5. Хоол боловсруулалтыг дэмжинэ. Гурвалжин будаанд агуулгаддаг нимбэх болон алюминий хүчлэн хоол боловсруулах үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг бол никотины хүчлэн бодисын солилцоог түргэсгэж уураг, өөх тос болон нүүрс усыг задлах явцыг хурцсахдаг байна. Харин эслэг болон цардуул нь өтгөн хатгаас сэргийлдэг аж түүнчлэн гурвалжин будаан хотоодны хавдраас урьдчилан сэргийлдэг юм а. 6. Арьс, хумс, үсэнд сайнаар нөлөөлнө. Амин дэм нь арьсыг толгоор үрчлээгүй байлгахад тусалдаг бол рутин нарны хит ягаан туяанаас арьсыг хамгаалж байдаг. Харин марганц нь цусны эргэлтийг сайжруулж арьсыг өнгөлөг харагдуулдаг бол антиоксидант флавоноид нь хөгшрөлтийг удаашруулдаг юм а. Мөн бүхэл үрийн нүүрс ус, цайр, А болон Б амин дэм нь үсний ургалтыг түргэсгэж илүү бат бөх болгодог байна. Кальц нь шүд хумс ясыг бэхжүүлж Д амин дэмийг шингээхэд тусалдаг ажээ. 7. Цусан дахь сахарын түвшинг бууруулна. Гурвалжин будаан цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг учраас чихрийн шижим өвчтэй хүмүүс үүнийг тогтмол хэрэглэх нь зөв юм а. Ялангуяа ногоон гурвалжин будаа маш үр дүнтэй байдаг билээ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай саг видео чаналыг subscribe хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.